Сайн уу инж байна. Тооги байна. Тэгээд өнөөдөр бол 12 сарын 27 он гарахад 4 хоног үлдэж байна. Тэгээд дүүбт хоёр өнөөдөр энэ асуултуудыг нэг нэгээр асууж байгаа дараа хариулсан. хамгийн нуудагаа тэгээд энийг асууж аваад хариулаад яагаад гэдгийг бас хэлнэ. Гэх мэтчлэн тэгээд юм бичлэг хийхээр бодлоо. За. Хамгийн дуртай ном. Хамгийн дуртай ном одоо юу вэ? Harry Potter. Тэр л энэ дагаар Harry Potter л юм да. Яагаад? Why? Тэгвэл би угаасаа Harry Potter нэлээд том фан байсан. Яагаад ч нэг тийм гой санагдсан юм уу? Ямжлаас Harry Potter нэлээд дуртайсан. Яагаад гэдэг юм бэ? Энд хариулаач. Миний дуртай ном юу вэ? Сонгодог зохиолын нууц цэцэрлэг гэдэг ном. Тэр яагаад гоё вэ гэхээр би зохиолч таахгүй. Тэр яагаад гоё вэ гэхээр адал явдалтай болох юм болов. Би мал адал явдалтай юм. Одоо бас тийм байгалийн гамшигт тийм зохиолуудад дуртай, кинонд бас дуртай болохоор тийм тэр их сонирхолтой санагдсан. Нууц цэцэрлэг. Амлуудад юу хийсэн байгаа гоё гэж аа. Аялаж байсан улсуудаас аль улс чинь илүү гоё байсан бэ? Солонгос. Япон. Яа. Диснейленд. Азиудаа Солонгос. Би багасаа Солонгос явахыг хүсдэг байсан. Тэгээ Солонгос явж үзсэн. Хоёр удаа. Солонгосын юу гоё вэ гэхээр хоолно. Тэгээд амар цэвэрхэн байдаг. Тийм. Японч гэсэн цэвэрхээс нэлээ гоё. Тэгээ Японч амар халуун. Солонгос Японы удал гай өгч. Би Японоос авсан гэхэлэр зочид дуудлан бүр амар цэвэрхий. Солонгос Диснейленд том паркууд байдгүй ч гэлээ. Өөрсдийнх нь паркууд бас амар гоё юм билээ. Эверлэнд Лото Ворлидээс өөр гоё. Тэгээ би К-драма дуртай болохоор Солонгос. Энэ хүмүүс Үлээ нөгөө нэг өнөөдөр явдаг чи ямар тав? Өнөө Эверлэнд шүү дээ. Леголанд. Леголанд нэрээ бидэг шүү дээ. Жин том паркуудын нэг шүү дээ. Дэлхийн том. Леголанд тэр усаас шүрсдэг тэр тул явах байсан шүү дээ. За дараа. Хамгийн дуртай хичээл гэж ах шиг байна. Хамгийн дуртай хичээл гэвэл баг хим юм уу та? Хим. Яга хим гэхэл нэг тийм ээ бид хоёр ч хувийн сургуульсаартай тий яг хувийн сургууль дээр ч амар гой туршил мушид тээж мэйгээд юу гэдэг тэр туршилт нь сурж байгаа тийм хичээл зүгээр хичээлээр ордог гэсэн. Тэгээд хувийн сургууль болохоор лаборатори гэх химийн тусдаг тийм юм байдаг байхгүй. Тэгээд тэнд ингээд яг эрдэмтэд шинжилгээ ухааны хүмүүс шиг юм одоо шилэн дэргүүнд ингээд туршилтад идэх болохоор гоё. шилэн кол надад угаасаа эрдэмтэн болохыг хүсдэг байсан болохоор хиймэл. Надад бол арт буюу зургийн хичээл болоод үндэсний хичээл таалагддаг. Яагаад артын хичээл вэ гэхээр мэдээж би өөр айгу зураг дуртай. Тэгээд гэртээ ч юм тэгэл подкаст-aalал чөлөө цаг гарахаараа тэгээд зурчдаг байсан. Үндэсний хичээлд бол дуртай байгаагүй л дээ. Гэтэ энэ жилээс өмнө жил энэ сургууль орж ирээд дуртай болж эхэлсэн. Үндэсний ч Монгол хэлний бас амар гоё. Гоё цаад хичээл. За. Хамгийн дуртай жүжигчин юм уу?
хамгийн дуртай жүжиг. За жиж бодоод миний дуртай хамгийн дуртай жүжигч юм бэ? Дуртай жүжигч. Райан Рейнольдс. Муута. Тийм. Дэдпул тоглодог. Аа. Тэр Райан Рейнольдс тэгээд жүжигчл надад их таалагддаг нэг. Яг гэвэл нэг амар инээдтэй санагддаг. Humor нэмэр инээдтэй. Тийм болоод нэг Райан Рейнольдс юм да. Надын хувьд бол Солонгос жүжигч болж ирж байна. Нэрийг нь санахгүй. Ямар ч тач миний хамгийн сайн санаж байгаа кино гэвэл Намны хүрсад гэдэг эмчийн дүр тоглодог Ким Овтой нэг жүжигч юм гэдэг нэг юм ихтэй. Бид жүжигч дуртай тэр жүжигч амар мундаг кино амар сайн жүжиглэдэг. Ууса солонгос жүжигчнэр чинь байгаас амар л тоглолт шин Пентхас гэдээс ч нас амар шиг. Тэгээд Вүү Дунгон гэдэг нэртэй бас эрэгтэй жүжигч гоё. Тэр жүжигч нь тийм жилээс хамгийн дуртай кино. Дуртай кино юу? Та хамгийн дуртай кино гэвэл Ready Player One гэдэг нэртэй кино энэ миний хувьд бол. Тийм тэр яагаад тэр кино дуртай гэхээр одоо нэг баахан амар futuristic юм уу та. Futuristic ирээдүйг гаргаж ирсэн юм шиг амар гоё. Уран зөгнөл. Яа. Миний хувьд хамгийн дуртай кино бол би одоо тэгэл үзэх кино болгонд л тэгэл дурлал явж идэг юм дий гэдэг байна. Байгалийн гамшигтай кинонууд л хамгийн их таалагддаг. Хамгийн өндөр жигсдэг миний хувьд бол. Тэгтээ яг ямар кино гэдэг нь бол хэлж мэдэхгүй. Geostorm чухал кино шүү дээ. Агийн нөгөө хэлжсэн кино, үзүүлсэн кино. Тэр гоё киноос. Хамгийн дуртай хаялахыг хүсдэг улс. Таиланд. Италид дэжтэй ягаад хөхстэй гэхээр ганцхан шалтгаанаар хоолно. Пицца, паста тэгээд маш олон төрлийн паста баахал гой хоолууд байдаг. Тэрний тухай л яг хүсдэг. Би халуунд дургу. Гэхдээ Таиланд явахыг хүсдэг. Яг үйл Таиланд нэг гой санагддаг. Тэгээ шалтгаан мэдгүй. Мөн бас Лесагийн төрсөн орон. Хамгийн дуртай Christmas кино. За энэ бол 100% хомол. Ягаад харийг татсан кино. Ягаад гэвэл шүү дээ ани тухай багтаа баг нэг хомолоор бүр амар олон үздэг. Christmas болгоноор үздэг. Жил болгоноор жил болгоно. Айгу хөвжөлтэй тэгээд гэртээ ганцаараа байхдаа хэрхэн хоолгож басдаг. Үе гэдэг санаануудыг болж авсан. Яг гэртээ ганцаараа хоёрыг авах үзчихэд тэгээ зүудэлжсэн байхгүй бадаа гэрт хоолгож орж ирж ирэхэд тэгээ чаг биш дээ нэг битгүй нэг өөр хайрцаа тэгээ тэр хоолгож нэг ялж ийн гэж яг зүудэлжсэн байхгүй бас ясаад. Мөөдөө бичлэгэнд орох юм уу? Хийсэжтэйг дарах юм бол та. Хамгийн дуртай юм уу? Хээгэрл гэсэн юу? Хөдөө аялж исэн одоо хөдөө. Хөсөл. Миний хувьд ямар газар явж Ягаад төгөө ярьж хөвсгөл гэхлээр арга одоо ингээд бүх альсан бүх өдөөдудаас ч нэг хамгийн амар тэг гойс дуурсавчтай гэхэд хамгийн сайн сааж байгаа. Тэгэхээр гой сайн сааж байгаа юм чи яг өдөр хөвсгөлийн айлын нэлэл гой хөвжтэй байсан хаа гэж. Миний хувьд хангай энэ жил явсан. Наадмын үеэр явсан болохоор нөгөө нэг юу илээ. Нэг юм зассан байсан. Ара комплекс. Тийм тэр амар сонирхол татсан. Тэгээд тэр нөгөө нэг нуур дээр очдаг чинь ямар нуур Хийн цагаан. Нөгөө нэг тогоо. Ямар тогоо илээ?
Харгын дагаа. Харгын дагаа. Би тэр тогоос байгалийн гамшигт дуртай гэж хэлсэн. Галтуул амар сонирхол татдаг, газар хөдлөлттэй. Тэгээд авирт утсан болохоор бүр гой санагдсан надад доторх тэр одоо галтуулын доторхыг харсан гэсэн үг байхгүй. Тэгээд тэрхий цагаанууд гэсэн амар томор байсан. Гой санагдсан. тэгээд нэлээ бөхөө байлээ тэр хоргийн тогоос. Гой болгож явахд тэлээ гой. Хамгийн дуртай дуу. Одоо хамгийн дуртай дуу. Бас зөндөөл байгаах тий. Харин тэ зөндөөл гэтээ би яг тийм дуртай дуу гэсэн байхгүй. Гэтээ нэг тийм дуртай дуу ингэж яг дууч ингэж байгаа. Та нарт YouTube рууаас дүү Pendium гэдэг тэр юу хагаа үзээрэй тэр хүн амар гой дуу зохиод. Тэр хүний зохиосон дуу нэлээ гоё. Надад бол тэгэл яг тэгэл сонсож үзэл тэгэл таалагдсан бол тэгэл зөндөөл бол та. Гэхдээ би ер нь бол ихэвчлэн дуусных нэрийг санд ямар ч swim гэдэг нэртэй дуу ер нь бол ихэвчлэн сонсдог гадаагаар чихчээ зүг явахаар тэр дууны гой санагддаг. Мэдгүй ямар үхдэг юм бол мэдгүй л дээ. Гэхдээ аян их гоё. Хамгийн дуртай амттан займаг шоколад үзэлцгэн юутай шууд амин бол займаг Пудинг. Танд пудинг гэж мэднэсэн нэр цэцгэлсэн нэг амар чихлээ юм тэр амар гоё. чи чипс нуртай байсан мэт. Чипс амттай юм. Амттай шүү дээ. Өө чипс ч снэк гоё та. Снэк амттай ч За ойлголоо пудинг. За пудинг ч амар гоё. Төөгөө. хамгийн дуртай. За загсаах. За чи technical difficulty. Үргэлжлэл явагдаж байна. За сая манад уйлаа тэгээд засалгуулаа. Одоо үргэлжлүүлцгээе. За дараагийнх бол хамгийн дуртай аним гэсэн байна. За хэл. Окей, миний хамгийн дуртай анимыг нэг Re:Zero гэдэг нэртэй аним байдаг байгаа. Яагаад гэхээр одоо нэг амар яг юу гэж хэлэх вэ? Одоо яг тэр болж байгаа үйл явдлууд нь бүгдээр нэг амар гоо утга чанартай бүгдүүлсэн нэг тийм утгатай ямар нэг тийм хичээл заасан нэг тиймэрхүү аним байдаг. Яа тэрнээс нь болоод яг Re:Zero бол миний хамгийн дуртай аним. Яа. Тэгээс нөгөө яг Univision ани багц дээр яг тэр Re:Zero ороод ирсэлээ. Тэгээ та нар тэрийг идэвхжүүлээ үзэж олно шүү заа. Гоё юм. Миний дуртай аним бол би бол нэг аним үздэг хүн бол биш. Гэхдээ миний дуртай аним бол Demon Slayer читгэрийн ангууч. За яагаад вэ гэхээр мэдгүй. Би зүгээр хамгийн анх манай дүү энэ анимыг үзээд үзтэл гэж хэлснээс хойш үзэж ирсэн. Тэгээд яг гоо мэдээж нэг заримдаа одоо үзмэр санагцсан үед бол нэг хэдэн анимууд үздэг. Тэгтээ би одоо тэр анимуудын нэрийг бас санахгүй л юм л та. Үнмэртэй ч бол зөндөөл үзчихсэн. Тэгээд спортын төрлийн аминд бас дуртай. Тэгтээ надад бол хайку хамгийн их таалагддаг. Волейболын тухай юм л та. Тэгээд хайкуг үзнээс хойш волейболд ер нь бол дуртай болсон. Тэгтээ тоглодгүй л дээ волейбол. Хаяа нэг автаа тийм. Хаяа автаагаас тоглодог. Тэгтээ ер нь сургууль дээр би тэмдэг тоглоод нэг зүйл юм тоглож. Хамгийн шиг энэ чинь асуусан бидтэй нэг. Тэ надад асууч. Зүрийн тавьчих. За тэгвэл би хамгийн дуртай James. Үзэлцгэн банан 2. Яа үзэлцгэн дуртай вэ гэхээр үзэлцгэн гоё юм байдаг. Банан болохоор зөөлхөн. Тэгээ бас их гоё юм байдаг. Ногоон элем болон dragon fruit. Ногоо элем жага дуртай гэхэл нэг жоохон эсгэлэн дөө. Тий. Би жоохон эсгэлийн юмд дуртай. Тэгээд нимбэг чинь жимстэй ордог лөө. Нимбэг бас дуртай. Би нимбэгтэй цай нимбэгтэй бас нимбэг дангаар нь хүртэл иддэг.
Нэмбагас гоё юм даш. Эсэлийн үнд бол дуртай чихэрлэг зөвлөх эсвэл эсэлийн юм дуртай дүү бит хоёр. Мэдэж аваар. Тэгээ драга фрут бол гоё юмсээ. Та мэдээж үзег болоод байж. Хамгийн дуртай өнгө. Цэнхэр. Хөх. Яа цэнхэр өнгө дуртай гэхээр цэнхэр их гоё цэвэр харагддаг надаа. Яа би өмнө шар өнгө дуртай байсан л да. Гэтэ ер нь одоо ингэ харагдахаар цэнхэр илүү гоё юм шиг. Тэгээд мэдээж энэ бүхэн хүмүүд л гоё л доо. Тэр дундаасаа цэнхэр хар цагаан гурав дуртай. Хөөхөн яагаад дуртай гэхэлэр одоо нэг хөөхөнгийн ховц өмсгөр надад зөгцсөн юм шиг харагдаа болохоор тий. Тэгээ тийм болохоор хөөхөнгөө дуртай болж ирсэн. Окей. За. Хамгийн дуртай хоол догбоги. Би ер нь бол солонгос хоолнд их дуртай. Тэр дундаа хамгийн дуртай бол догбоги. Яг догбоги бол юм street food гэж яддаг л та. Гэхдээ ер нь бол манай Монголд бол догбоги гэж рестораны хоолч. Ресторан зөвхөн явагддаг хоол. Гэхдээ мэдээж нөгөө нэг юм тэргүүд зүгээр ингээд юун дээр гэдэг тэргүүдэд бол зарддаг юм биш л. Надад бол 3 хамгийн дуртай хоол гэдэг. 3 л яг тэнцүү. Паста, догбоги, лазанья. Догбоги бол яг анаатай л адилхан тийм шалтгаанаар яг дуртай. Паста анх анаач пастаг яс нэмэр дуртай тэгээд анаа дураа гаж. Тийм спагетти дос их дуртай. Паста. Спагеттигээс их догбоги дуртай. Ер нь бол халуун байгаа битэр сайн иддэг. Тэгээ халуун нуутай хоол нь бүгдэнд нь бол дуртай. Солонгос хүн гэмээр юм уу та. Тэг яга лазанья вэ гэхлээр Garfield movie гэтэрхий болоод үзээ тэг. Монгол хоолоос хамгийн дуртай бол Хошор. цөм. Би тэгтээ бас банш унсах хоолуудад их дуртай. Бууцгаас илүү баншд илүү дуртай. Багасаа их банш шийдэж үсэн болохоор банштай нутгаар шаасан банш юм бол баншлууд банш. Надад бол хуушуур буузаас илүү гойсон. Тэгээд би цөм нэг жах өөрөөр иддэг. Хүмүүс нэг бол тэгэл янз бүрийн амтлагч нэг бол дангаар нийтд нэг бол сүйтэй сайд хойлж иддэг бол би сүйтэй цай дээрс нь хингүүдэд цуу хийдэг. Тэг гоё амт талтай. Манай би ингээ ангийнхан дээрсэн чинь манай ангийнхан хахад сүйтэй цайтай цуутай цувин бол яас тэгж идэдэг өстө заван сонсогдчих ингээл нөө. Гэтэ гоё шүү хүмүүс идэж үзээрэй. Сүйтэй цайтай цуутай цувин. Энэ амар хурдан илэрхшсэн. Угаас хурдан илэрх зохиосон. Зохиол чинь би гээ ингэх чинь сүйтэй цайтай цуутай цувин. За ингээд хамгийн нууд дууслаа. Тэгээд бит хоёр одоо саяхан нэг ном уншиж дуусгасан байгаа. Шинэ жилийн бэлэг хавж хоёр хөсөн нутад надад гинэ бит хоёр. Төвөд бол Harry Potter-ын зурсарын Hogwarts дэх надад бол нэг Япон зохиолч Сано Йокогийн 1 сая амьдэрсэн муур гэдэг нэртэй. Бид нар хоёулаа энийг уншаад дуусгасан баг. Хоёулынгийн тэгээд ийм 1 саяд амьдэрсэн муурын тухай нэг ном билээ. Тэгээд хүмүүс ээж хэлэхдээ энийг уншсан хүмүүс ер нь уйлдаг гэсэн. Тэгтээ бид хоёр манай гэр бүл бол уйлаагүй. Бүгдээр уншсан ч гэлээ. Тэгтээ яг бас утга учиртай ном билээ. Ах уншаарай гэж хэлье. нилээ сайдл ном байлаг. За энэ номыг эхлээд хоолой нэг тавчхан нэг сэтгэлээ аваад ярьчих. За аль энэ ном за энэ 1 саяд амьдэрсэн муур нь бол ингээд нэг муур байгаа. Тэрний штат ингээд 1 сая эзэнтэй байсан заяа. Энэ 1 сая амьдартай байнга л штэ нэг хүн эзэмшээ тэгээд яг тэр ингээд эзнүүд нь байнга л тэр муурда бүгдээр нь ингээд яг муур нь эзэн нь ингээ мууртай хайртайсан. Гэтэ муур нь бол эзэнтэй бол хайртай байгаагүй. Тэгээд бас ямар нэгэн шалтгаанаар хөгшөөд эсвэл ямар нэгэн шалтгаанаар өхөө тэгээд дахиад яндлаад ингээ 1 саяд амьдэрсэн мөр аахгүй. Тэгтээ одоо нэг ингээд нэг удаа нэг тэнмэл муур олж төрсөн. Тэгээд тэр тэнмэл муураараа яаж мавж байгаа нэг цагаан үсгэлэнд мууртай таарлаа. харал. Тэгээд яг Ярээ. тэгээд яг тэр муурт ингээд гурлаад ихтэй яг тэр муур өөрийг нь тоохгүй гэж яг бусад муурууд нь 1 сая удаа амьдарсан гэж бүр тоож муугаа баг нэг амар айдол celebrity шиг ингээ хандаж мандаж яажсэн. Гэтэ тэр муур тоогоогүй. Тэгээ ингэж яг ингээ бардам зангаа хаяа
Батан зангаа хаяа тэгээд цагаан мууртай хамтаа ингээд гоё ингээд хүүхэд мөхөд доолоод тэнийг одоо цагаан муур нь нас барсан. Энэ цагаан муурны тэгээд цагаан муурныхаа хажууд штэ өдөр болгоо шинжэнгөө ингээд үүлэлсэн тэгээд нэг өдөр үүлээгөө хөдлөөжгөө тэгээд бас муур ингээд нас арсаас тэр. Тэгж яг төгсгөлийн яг хуудсан дээр муур. Тэр муур дахиж төрөөгүй. Тэгээд энэ ном нь юм шүлэг шиг хэлбэртэй юм ингээд жижигхэн тексттэй нээс зураг нэх гоё. Тэгээд яг жижигхэн тексттэй тийм одоо тийм том ном биш биш тийм том юутай олон удаатай биш гэлээ амар тийм товчхон юм нэг тийм утга учиртай яг агуулга амар гоё харуулсан юм билий. Тэгээд та нар энийг бас авч уншаарай. Тэгээд хайр гэдэг бол айгүй агуу зүйл юм билээ. Энэ муур чинь тэгээд олон ингээ 1 сая эзэн тавьж байгаа. Тэгээд эзэн нь ингээд одоо тэр муураа ингээд хөхөд үйсэн муур бол хизэж үлээгүй. Тэгээд төрөөл амьдэрсэн. Гэтэ эцэст нь өөрийнхөө эзэн болоо тэгж ингээд хайртай хүмүүсүүд алдаад. ба тиймэрхүү амар утга учиртай ном билээ шүү. Японч нэг амар сүнсэн энэ тийм амар хөлмөхтэй холбоотой нэг тийм зөвхөн юм. Гэтэл гойлоо гацтий. Яа. Хөл тэнцэд гоо хайрыг аваад байгаа. Хайр гэдэг зүйл чинь. За одоо сүүлийн ном бол Хогвартс дахь шинэ жил 100 сарын баяр. За энэ ном нь мэдээж J.K. Rowling-ийн одоо Harry Potter зохиолын нэг хэсэг ном байгаа. За энэ дээр бол Хогвартс дахь 100 сарын тухай л ерөнхийдөө гардаг. Гэтэ илүү дэлгэрэнгүй шалгалгаар засаа. Надад энэ номны ганц таалагдсан зүйл нь бол зураг арт нь гоё Норд стайл амар гоё байц. Цэвэрхэн юм нэг тийм зөөлхөн юм тийм Ямар аним шиг харагдаж байгаа зү. За тэгээд лайк болоо subscribe дараарай манай дуу уралж чинь. Баярлалаа.